За сайн байцгаана уу? Идида контентээс мэдчилж байна. Бид нар та бүхэнд баримттай, бодтой хараад бус хоолны шүүмж хүргэж байгаа. За бүх одоос мэдчилж байна. Тэгээд буудлаасаа гараад одоо өглөөний цайгаа уух гэж байна. Тэгээд хаана өглөөний цайг уух вэ гэвэл за очингууд хэлье. Бүх одод сүүлийн 2 хоног нэлээд бороо орсон. Тэгэхдээ өнөөдөр бол маш сайхан нарлаг сайхан өдөр байна. Та бүхэн ямар байгааг хараарай. Жинтэн кенчи хэн хау. Яг одоо бол өглөөний 8:30 болж байгаа. Би чи утсаа орхицсан байна штэ. Утсаа орхицсан байна. Тийм байна. Shit. Манай буудлын өрөөлөө картаар ордог, кодоор ордог. Тэгээ би кодоо утсан дээрээ бичсэн байсан. Тэгээд гар утсаа өрөөндөө орхисон. Тэгээ учрыг нь олноо. Ямар ч гэсэн өглөөний цайгаа ой. Цаглаг байна. За энд төрөл бүрийн дэлгүүрүүд байгаа. Манай буудлын ойролцоо гоё жимсний дэлгүүр байгаа. Тэгээ тэр жимсний дэлгүүр лөө орцгоё. Би яг үүдэнд нь ирсэн байна. Жимснүүд байна. Энэ бол алдартай дуриан. Энийг хүмүүс зарим нь өмхийгээд дургу, зарим нь гойгээд иддэг. Дууд энэ жимс маш их дуртай. Ер нь тийм чихэрлэг цөнгөн шиг амтай гэж хэлж болно. За чицэргний нугш 28 юан. Wow, coconut water 18 юан. За би 38 юаны манго худалдаж авлаа. Энийг өчтөр авч үзсэн. Тэгээ өнөөдөр авнаа. Энэ бас гоё амттай байсан. Перугээс ирсэн нэрс. Тэгээ ямар том байгааг хардаа. Энэ бас Монгол зарагддаг. Две. Дайзи юм аа? 120. 120? 20。20。这是120。这个水果的中国的名字是什么？芒果。这个进口的。进口的。我买了明天不是明天，我买了不是今天，不是明天，是前天，对，很好吃。很好吃。对。За жимсний дэлгүүрээс жимсээ авчлаа. Лууны цайнда жимс идэн. Тэгээд бас өөр юм иднэ. Одоо өөр юм идэх газар руу явъя. За бид нар хаашаа очих вэ гэвэл Макдоналдс, Маккафе. Манай зочд буудалд өглөөний цай байхгүй. Гэхдээ яг хажуу талд нь Макдоналдс байгаа. Тэгээ Макдоналдсын Маккафений өглөөний цайны саналыг шалгацгаая. 这个 行，猪柳蛋。还有 500 60 болсон. За Макдоналдсд одоо захиалга өгчлөө. Одоо хоол гарахыг хүлээж байна. За захиалга маань гарчлаа. Scrambled egg grilled chicken burger, sausage McMuffin with egg, coffee. За энэ нөхрийг амсаж үзье. Дахианы цээж мах. Энэ дээдлийнх нь бол юу? Маслин байна. Энэ дээр байгаа нь бол маслин байна. Гоё амттай.
Амтны уд бол ер нь надад болж байгаа. Ягаад гэвэл би өглөө 80% ураг тэгээд нэг 20% нүүрс устай хоол идэх дуртай. Тэгээд энд бол өндөг байна, дахины цээж мах байна, тэгээд бас нүүрс ус буюу энэ далах байна. Тийм болохоор гоё байна. Энэ бол гоё зөөлхөн байна. Угаасаа энэ чинь Макдоналдс олон улсын том корпорат, франчайз нэг стандарт дагдаг. Энэ юу болоод байна? Таны иймэрхүү харагдаж байна. За энэ нөхрийг идэж үзье. Эхлэх нь бол жоохон задгаа асгарсан байна. Гэхдээ яг та хамсаа үзье. Амт бол сүртэй биш байна. Гэтэл яг нэг энгийн л амттай байна. Өмнөх сэндвичийг бодох юм бол амт нь сул байна. Гэхдээ надад энэ тийм асуудал байхгүй байгаа. Ягаад гэвэл өглөө гол нь уурга авмаар байгаа юм чинь. Котлет байна, өндөг байна, нүүрс ус байна. За ерөнхийдөө ийм байна. За тэгээд удахгүй жимт рүү гаръя. За тэгээ Макдоналдсад өглөөний цай ийм байлаа. Надад бол ер нь бол боломжийн санагдсан. Ягаад гэвэл цөөхөн хэд хоног Хөх хотод байхад бол яг нэг тийм миний хүсэж байгаа уургаглаг өглөөний цай бол энэ байна. Буудлын маань өглөөний цай ямархуу байх байсан бол тэрэн дээр гайхаж байна. Гэхдээ би яг хятадуудын иддэг өглөөний цай бол идмээргүй байсан. Учираас надад бол яг болж байна. Монголд ирсмэд Макдоналдс байхгүй, тийм болохоор Макдоналдс олон улсын корпорацтай баярлаа. Тэгээд кофега жоохон байж байгаа дуух болно. Манай эрчнэр дасгалаа үргэлжилсээр. Өглөө ингээ гарч байхад гоё юм юу вэ гэвэл энэ одоо энэ хятад хүмүүс спорт талбай дээрээ алхаад дасгал хийгээд үнэхээр гоё байгаа. За би бас буудлын руугаа алхаад бас нэг хэдэн калори шатая. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент төгөвч олон улсын корпорац McDonald's. Би одоо өрөөнийхөө кодыг мартсан одоо тэгээд буудлын руугаа яаж орно, өрөө рүүгээ яаж орно? Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Бүгдээр харцгаая. Хятадаар өрөөнийхөө кодыг мартчихлаа гэдгийг юу гэж хэлэх вэ? Та нэг учрыг нь олно да. Ямар одоо анхны удаа асуудалд орж байгаа биш. Цоглог байна. Тэгээд дараа нь уйлж мөглээд балархгүй юу. Өнөөдрийн дугаар бол бас адлын явдалтай байна. Та нар чинь энийг хар да. Энэ хүн яг явгууны гартсан дээр ингээ машинаа ингээ тавьцаа. Зөвүүн байна штэ. За зочлол буудлынхаа гадаа ирчлээ. 你好，我忘了我的手机好在我的房间，你知道吗？你在17楼住的了，我对的房间好了，对 对吧？ За зөвлөгччтэй юм яриад асуудлаа шийдэх тал дээр нь 21-р давхар руу гараарай гинэ. Ни хао. 我住在17楼，我忘了我的号。忘了密码了。在我的房间，我的手机，在手机号我的房间。哦，这手机哪房间号嘞？我的房间是17、11。有个钥匙，哪个房间？两个房间。一个。中文不太好，我不知道吗？听不懂。我是说17楼有咱们的两个房间。对，我的房间，对，这是我的房间。谢谢。不客气。 За асуудлаа шийдчихлээ. Өрөөлөгөө орчлоо, ойлголцчихлоо. Нэг сүртэй ойлголтыг орчуулах юм байхгүй л тэгэл тохиолддог асуудал буудалд оронгуудаа хүмүүс карта ч юм уу эсвэл юм мартчихдаг тэгэл пак асуудалгүй. За. Гэтэ энэ жимсийг хараарай. Хэмжээ бол үнэхээр том байна. Аль та? Ийм том байна. За Макдоналдсын кофе. Би юуби дуудаг шиг тийм гоё кофе бол биш. Гэхдээ миний байгаа байдал нөхцөлд бол буудалтай маань ойрхон байгаа цорын ганц
кофетэй газар байна. Starbucks-ийн кофе ер нь бол хажууд байсан. Гэхдээ би Starbucks-ийн кофе дургу. Тэгээд хятадын бас юу илээ? Luckin билүү, Lushin тэр нэг кофе шоп байгаа. Тэгэхдээ тэр дөрвөн давхард учраас Макдоналдсаас авах нь илүү амар санагдсан. Тэгээд кофе давгүй байна. Давгүй шүү. Кофего хоол идснийхаа дараа бас сайхан байна. Энэ кофед бол би нэг 5-аас 2.5 гэж бодож байна. Ямар ч гэсэн Найркагаас хамаагүй дээр ихтэй бол яг миний туртай кофе бол биш. Гэхдээ ямар ч гэсэн кофетэй өглөөгөө ухтаж байгаа да. Баяртай байна. Энэ талархаж байна. За гадны view ямар хөө харъя. Өнөөдөр сайхан байна, brother. За тэнд бол манай тамирын талбай байсан. Зя жимсээ идэх цаг болсон. Нэрс тэгээд манго. Зя одоо жимсээ идэх цаг болж. Миний хамгийн дуртай жимс бол манго. Тэгээд энэ манго ширхэн 38 юан байсан. Гэтэ it was worthy. 38 юан, өрчгөн 470. Нэг манго нь ойролцоогоор 18,000 төгрөг байсан. Үнэтэй л байна л да. Гэхдээ Хүү хотод хэд хоногор ирж байгаа юм чинь сайхан тансаглах бол ямар ч асуудалгүй. Гэтэ үнэхээр шүүслэг тэгээд чихэрлэг байна. Зарим хямдхан жимс авангуут нь хинжээ нь том мөртлөө жимс нь ямар ч тийм хамтгүй байдаг. Энэ бол үнэхээр look at this. Тэгэхээр шүүслэг. Үнэхээр гоё манго байна. Энэ мангод би за 5-аас 4 өглөө Таиландд идэж байсан мангог, гоё мангог бол гүйцэхгүй байна. Гэхдээ ер нь бол энэ байгаа байдал нөхцөлд бол үнэхээр супер байна. So juicy. За мангон дуртай хүн байвал комент хийрээ. За нэрсэн амсэ. Нэгтэй бас нилээн том байна. Үнэхээр л ланзар байна. Антол тажиг байна. This one is big. За би Хүү хотод амжуул дахиад ганц 2 дугаар хийчихнэ. Тэгээ та бүхэн энэ контент таалагдж байгаа бол лайк, share, subscribe-аар дэмжээрэй. Эдида контент бол баримттай бодиттой хараат бус хоолны шүүмж хүргэж байгаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Subscribe дарахаа битгий мартаарай.